Яг бүгдд нь өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд улсын их хурлын тухай хуулийн дагуу хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилж байгаа Баттөмрийн энэ хоёрыг өнөөдөр улсын их хурлд танилцуулж байна. Тэгэхээр олон нийтэд мэдгдснээс хойш 3-7 хоногийн дараагаар өнөөдрийн танилцуулгыг хийж байгаа. Баттөмрийн энэ хоёр таныг хууль зүйн дотоод хэргийн сайд болоод шудраг эсийг бодиттой тогтооход томоохон өөрчлөлт хийнэ гэж ард түмэн найдаж харж байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд буруу зөвөө үнэн худлаагаа ялгаж мэдхээ байдлаа бие биенээ хардаж сэрддэг болсон. Хамгийн гол нь төр засагтаа итгэх итгэл ерөнхийдөө алдрах талдаа байгаа. Монголын ард түмэн ер нь бол хуулийн дагуу байвал сая шудраг болно гэж бодож итгэж ирсэн л дээ. Гэхдээ сүүлийн үед бид нар олон нийтийн хэвлэл мэдээллээр би дарамтанд өртөөд байна, би айдас давтаад байна, би занал хийл дөртөөд байна гэх жишээтэйгээр зарлаж тэгээд ер нь надад туслаач гэдэг үг хэлээрээ үйлдэлээрээ орон даяараа зарлаад ах ийм байдалтай болчлоо. Тэгээд энэ илт худал мэдээллээр олон түмнийг төөрөгдүүлэх, олон түмнийг хямраах явдал бол ер нь хавтгаараад байна. Тэгэд худал хурданч үнэнд гүйцэгдэнэ гэж үг байдаг. Тэгэхээр би таныг хууль зүйн дотоод хэргийн сайд болоод энэ шудраг эсийг бэхжүүлэхийн тулд хуулиа дээдэлж хуулийн өмнө бүгдээрээ адил тэгш эрхтэй байхын зарчмыг бодиттой болгохын тулд бүрэн эрхийнхаа хүрээнд энэ салбарын бодлого, үйл ажиллагаанд ямар өөрчлөлт хийнэ гэж бодож төлөвлөж байгаа вэ гэж би танаас асуумаар байна. Шулуухандаа хэлэхэд хуучин жишгээр явах юм бол хуучин жишгээр та ажил хэрэгээ явуулах юм бол үнэн худлыг гүйцэж чадахгүй л дээ. Тэгэхээр энэ хууль зүйн салбарын хүрээнд та шин жишгийг бий болгоорой. Худал үннийг ялгаж өгдөг ийм шин жишгийг бий болгож өгөөрэй гэж би танд хэлмээр байна. За